going to happen. Tell me what you did! Stop running away! Кино маань Паулийн хэмээх ганц бие ээж Вера болон Бет гэдэг нэртэй хоёр охинтойгоо нас урсан аав эгчээсээ өвүүлж авсан байшин руугаа нүүж очихоор машинтай явж байгаа үйл явдлаар эхэлнэ. Тэдний ярианаас Бет аимшигын номын зохиолж болохыг хүсдэг нь тодорхой болж, харин эгч Вера нь дүүгийнхээ энэ гаж сонирхлыг шоолж байнгын юм хачин юм бичээд байвал найз залуутай болохгүй дээ гэж үг хайдаг. Гэтэл гинэт ардаас нь чангаар чигнаалдах дуугарч Вераг эргэж харахад заримгны машин араас нь ирж явдаг. Удалгүй өнөөх машин тэдний хажуугаар өнгөрч дотроос нь жолооч нь гараараа даллахад Паулийн Бет хоёрч илдгээр хариу даллаж харин Вера дунд хуруугаа гаргана. Ингээд тэд хэсэг яваад дэлгүүрийн гадаа ирж зогсон Бет тэндээс сэндвич худалдаж авах ба худалдагч эмэгтэй Бетээс аялж яваа юм уу гэж асуухад Бет жавгагч нь нас бараад байшинд нь нүүж ирж байгаагаа хэлдэг. Дараа нь Бет дэлгүүрт байсан аимшигын номнуудыг сонирхож байтал цонхоор нөгөө заримгны машин явж өнгөрөх нь харагдав. Бет нэг их юм бодлого тэнд байсан сонинг авч уншихад Верач араас нь дэлгүүрт орж ирдэг. Бет сонин дээр гарсан мэдээний талаар ихчтэй ярьж нэг цуврал алуурч хүмүүсийн байшин руу нэвтрэн орж ээж аавыг нь хөнөөгөөд охтыг нь хөнөөлгүй тамалдаг тухай бичсэн байгааг хэлдэг. Гэтэл энэ үеэр Паулийн хаалгаар шагаан тэднийг явъя гэж дуудана. Ингээд хэсэг явсны дараа тэд авга гихчийнхээ үлдээсэн байшинд ирэх ба байшин нь эртний эд тогшил хачирхалтай хүүхэлтэй элдв янзын цуглуулгаар дүүрэн ер нь л нэлээд учир битүүлэг байшин байдаг. Бет Вера хоёрч байшин доторхыг сонирхон явж байгаад нэг шүүгээг онгойлготол дотроос нь аимшигын царайтай хүүхэлтэй гинт гарч ирэн Вераг үхтлэн цочооно. Дараа нь Бет өөрийнхөө шинэ өрөөнд юмнуудаа зэгсэлж байгаад гинэт гарын цус улсан байгааг анзаарна. Маш их айц сочирдсан Бет ч яхаа мэдэхгүй. Ээж дээрээ очиход Паулийн охиныхон сарын тэмдэг анх удаага ирж байгааг ойлгон Бетийг тайвшруулж харин Вераг хинэггүй зангаараа дүүгээ шоолондоо палдаг. Ингээд Вераг гадаа машин дээр сууж байтал Паулийн тамхилахаар гарч ирэх ба Верач дүүгийнхээ талаар ярьж цус ч харж чаддаггүй зүрх муутай аимхаа хэрнээ яагаад аимшигын зохиол бичээд байдгийг нь ойлгохгүй байна гэх зэрэгээр ярина. Паулийн харин Бетийг өмөрөөд буцаж ороход Верач өөрөөс нь илүү дүүг нь хайрладаг гэж ээжтэй уурлан араас нь дунд хуруугаа гаргах ба яг энэ үеэр ардан зарбигны машин ирж гисэн гэрлээ асаан зогсож байгаа харагддаг. Харин Вера үүнийг анзааралгүй байшин руугаа буцаж ороход хаалганыхан завсраар өнөөх зарбигны машин үүдэнд нь ирж зогсох нь харагдана. Вера буцаж ирээд өрөөнд нь байсан Бетийг өөрийнхөө өрөө рүү яв гэж хөөн түүнд хамаг эд зүйлийг нь өгч гаргах ба яг энэ үеэр доод давхраас хачирхалтай чимээ гарсан ч тэд хуучин байшин болохоор ийм чимээ гарч байгаа байх гэж бодоод тоолгүй өнгөрөөдөг. Удалгүй Паулиныг доод давхар руу буутал утсан дуурч сүлжээн тасалтан утсаар ярих гэж оролдож байтал гинэт нэг аврах том биетэй халзан ир араас нь дайрч түүнийг хамаг хүчээрээ хан руу түлхэн унгааж улмаар Паулиныг цохин ухаан алдуулна. Тэгэд өнөөх халзаак өрөөнд байсан хүүхэлдээнүүдийг их л гаж байдлаар үнэрлэж байтал Вера Бет хоёр түүнийг олж харах ба тэднийг айн зүхтахад халзаагч араас нь хөөдөг. Ингээд халзаак Вера Бет хоёрыг барьж аваад үстэн чирж доошоо зориулуу аваачхад тэд ч айсандаа хашгирсаар байдаг. Тэгтэл халзаак Бетийг дээш нь заанд мөргөж өмдийг нь үнэрлснээ сарын тэмдгийг нь үнэрлсэн бололтой их л сэжиглэн түүнийг шал руу шиднэ. Дараа нь тэр Вераг үнэрлснээ үнэр нь таалагдсан бололтой Верагийн хоолойг боож муужруулад айсан Бетийн нүдэн дээр ихчийг нь чирэн өөр өрөөлөө орж алга болдог. Өнхөлцгөө хагартал айж яхаа мэдэхгүй болсон Бет тэндээс зүхтах гэж оролдоход халзаакийн хамтрагч болох эмэгтэй гарч ирээд түүнийг алгадан унгааж тэндээс холдохгүй байхыг тушаадаг. Гэтэл гинэт Паулийн гарч ирээд өнөөх эмэгтэй рүү дайрч тэд ч тэмцэлдэж эхлэх ба Бет хитрхи их айснаасаа болоод ээжтэй тусалж чадахгүй байрандаа уйлан суусаар байдаг. Эмэгтэй Паулиныг эдс рүү хагархаа шилээр дүрж Паулин ч түүнийг эсэргүүцэн тэмцэлтэнэ. Ингээд гинэт чимээгүй болж өнөөх эмэгтэй шалан дээр унаж харин шархтсан Паулин Бет дээр мүлхэн ирээд охиндоо зүхт гэж хэлдэг. Дараа нь тэр Вераг аврахаар зойрлоо бууж Бет ч ээж нь халзаагтай тэмцэлтхийг харна. Паулийн халзаакийн нуруун дээр зүүгдэн түүнийг хөдлөхөө болтол нь олон удаа хутгаар дүрх ба Вера халзаакийн хамтрагч ээжийнх нь араас дайрах гэж байгааг хараад ээжтэй анхааруулan хашгирахад Паулин ч арга ширгэн харж барьж байсан хутгаараа эмэгтэй хүзүүрөө зоодог. Ингээд 16 жил өнгөрсний дараа том болсон Бет хар дарсан зүүднээсээ сэрж айсандаа уйлж хашгирч эхлэхэд нөхөр нь түүн дээр ирээд Бетийг аргадан тайвшруулна. Бет ч тайвшран хэсэг хугацааны дараа ажилдаа орж бичгийн машин дээр зохиолоо бичиж эхлэх ба тэр өөрийнхөө хүүхэд насны мөрөөдлийг биелүүлж алдартай аимшигын зохиолч болсон байдаг. Бетийг ажиллаа хийх зуур нөхөр нь ирээд шинэ ном нь ямар их амжилттай байгаа талаар ярихад Бет ч мөнгө төгрөг алдар хүндэд нэг их ач холбогдол өгдөггүй болох нь харагдана.
Удалгүй бэд телевизийн нэвтрүүлэгт орж шинэ номынхон тухай ярихад сэтгүүлч нь номыг нь маш үнэмшилтэй байсан гээд бэтийн өнгөрснийг сөхөх гэж оролдоход бэд тухгүй болсон ч инээгээд өнгөрдөг. Оройн түүнийг нөхөрхөө хоёртойгоо өөрийнхөө оролцсон нэвтрүүлгийг үзэж байтал утсан дугарч ихч Вэрэн залгах ба тэр их л айж төгссөн байдалтай байдаг. Улмаар Вэра бэтийг гэртээ буцаж ирээч гэж гуйхад гинтхэн утсан тасарч дахин холбогдох боломжгүй болно. Маргааш нь бэд хамаг юма яаран бэлдэж гэртээ буцаж очих ба ээж эгч хоёр нь авга ихчээс нь өвлөж авсан өнөөх байшиндаа амьдарсан хിവэр байдаг. Бэтийг ээж нь угтаж авахд тэр ч ээжээсээ эгч нь ямархуу байгааг асууж харин Паулийн эгч нь зүгээр байгаа, унтаж байгаа гэж түүнийг тайвшруулна. Ингээд бэд өрөөндөө орж унтлахын хувцас сольж өмсчөхөд бууж ирэхэд ээж нь хуучин тоглоомнуудаа зарж мөнгөтэй болсон учраас байшиндаа засвар хийх бодолтой байгаа талаараа ярьдаг. Бэд ч ээждээ мөнгө өгөхийг санал болгоход ээж нь охиндоо чирэгдэл учруулахыг хүсэхгүй байгаагаа хэлж харин бэд ээж эгч хоёроо хоёулахныг нь үлдээсэндээ гимшгэд ээж нь чи өөрийнхөө амьдрах хэрэгтэй гэж бэтийг тайтгаруулна. Ингээд бэд тайвширч тэд пивэ тулгатал гинэт зойрноос чангаар орилж хашгирах дуу гардаг. Ингээд тэд зойрлоо бууж Вэраг хайхад Вэра гинт шүүгэн дотроос маш их айж түгшсэн байдалтай хашгиран гарч ирдэг. Бэд ч Вэраг тайвшруулан өрөөнд нь аваач хэвтүүлэх ба эгчигээ ийм байдалтай байгааг харсан Бэтийн сэтгэл маш их өвдөнө. Оройн Паулийн зурагт үзэнгээ Бэтигч бас хамт суухыг урьж тэд Вэрагийн нөхцөл байдлын талаар ярилцах ба олон жилийн өмнөх өнөөх аимшигт явдлаас болоод Вэра маш хүнд травматай болж сэтгэл санаа нь тогтворгүй болсон нь тодорхой болдог. Гэтэл шөнө дунд Бэт орондоо унтаж байснаа дахин хар дарж сэрээд толин дээр нь надад туслаач гэд бичигсэн байгааг олж уншдаг. Бэт ч гайхан доошоо зойрлууга буухад Вэра тоглоомоо тэрчгсэн сууж байх ба тэр цус усан гараа Бэтэд харуулад толгой дотор нь сонсогдоод байгаа дуу хоолойнууд түүнийг шийтгээд байгаа тухай ярьж тэр дуу хоолойнуудыг болиулж өгөхийг гуйдаг. Бэт ихчигээ тайвшруулан тэрхэд Вэра гинт хөлийн чимээ сонсож нөгөө дуу хоолойнууд гэж бодоод айсандаа нуугдахаар гүйж алга болно. Харин Бэт хадаа машин чигнаалтахыг сонсоод гарч харахад нэг машин явж өнгөрөх ба хашааных нь ойролцоо нэг хачирхалтай нохой зогсож байдаг. Бэт өнөөх нохойтой ширтэлцэж байтал ээж нь гарч ирнэ нохойг хөөн явуулж тэд ч дотгош ороод удалгүй хөгжим тавин бүжиглэж эхэлнэ. Ингээд нилээд ууж согтсон Паулийн Бэтийн бага насыг дурсаж улмаар тэд Бэтийн шинээр гарсан номны тухай яриа өрнүүлэхэд Паулийн ч охиноороо бахархаж байгаагаа хэлдэг. Ингээд шөнө болоход Паулийн буудан дээр унтчихсан байдаг бол Бэт өрөөндөө сэрүүн хിവэр байдаг. Тэр гинт толин дээр нь дахин туслаарай гэд биччихсэн байгааг харан гайхаж байтал Вэрагийн уйлах дуу сонсогдож өрөөрөө нь очиход Вэра орноос өөрийгөө гинжилчихсэн байдаг. Бэт ч үүнийг хараад ээжигээ дуудахаар явтал өрөөний хаалга ард нь хаагдан түгжигдэж Бэт буцаж ирээд хичнээн боловсон ч онгоодөггүй. Харин Вэра өрөөнд дотор айж хашгирч байснаа гинэт чимээгүй болж Бэтийг цоожны нөхөр шагаахад гинт сүйтгэнсэн дүрс гарч ирнэ түүнийг цочооно. Бэт ч ээж дээрээ очоод Вэрагийн өрөөний түлхүүрийг асуусан боловч ээж нь нойрмоглон түлхүүргүй гэж хэлэхэд тэр буцаад дээшээ гарах ба тэгтэл Вэра өрөөнөөсөө гарч ирээд ямар нэг хий зүйлтэй тэмцэлдэж эхэлдэг. Вэра өөрийнхөө хурууг хуглаад шалан дээр муужран унахад Бэт ч игчигээ олж хараад яахаа мэдэхгүй байтал удалгүй Паулийн нэрээд Вэраг яагаад ингэж байгааг мэднэ гэж хэлдэг. Ингээд Паулийн тусламж дуудахаар явахдаа Бэтэд игчийнхээ үгийг битгий сонсоорой гэж захина. Гинт Вэра өрөөнөөс гарч зойрлуу ороход Бэт ч араас нь дагах ба тэр хаалттай хаалганы цаанаас игчтэйгээ ярилцах гэж оролдоход гинт нэг хоолой түүнийг одоо чиний игчшгээ зовох цаг болсон гэж хэлдэг. Бэт ч үүнийг сонсоод халзаах ихчийг нь өстөн чирч байсан өнөөх аимшигтай үйл явдлыг төсөөлнө. Ингээд Бэт ээжигээ буцаж ирэхийг хүлээж байгаад нэг л мэдхэд унтчихсан байх ба тэр гинэт нохон хоцох чимээнээр сэрж хаалган дуурахыг сонсоод ээжигээ ирж байна гэж боддог. Бэтийг босох гэж байтал гинэт хэн нэгэн араас нь дайрна. Өглөө болоход Бэт арай гэж орноосоо босон хамаг нүүр нь гимтэж хавдчихсан байгааг хараад айж цочирдсондоо ээжигээ дуудан орилно. Дараа нь тэр зойрлоо бууж Вэра дээр очин өөрт нь юу хийснэ хэл гэж уурлахад эгч нь өнөөх хоолойнууд л тийм зүйл хийсэн байх гэж хэлдэг. Бэт ч ихчээгээ галзуу солиотойгоор нь дуудаж түүнд уурлахад Вэра дүүгээ алгадаад бодит байдлаас зүхтхаа боль гэж хэлнэ. Бэт ч үүнийг сонсоод өнөөх аимшигтай шөнийн талаар эргэн санаж Вэрагийн ярианаас яг үнэндээ тэр шөнө ээж нь амьд гарч чадаагүй болохыг ойлгоно. Улмаар тэр бодит байдалтай эвлэрэхэд буцаад хүүхэд болох ба тэд хоёулаа хүүхэд хэвээрээ байдаг. Бэт өрөөнд байсан зургуудыг хараад тэднийг нөхөр хүүхдээ болгож төсөөлж байснаа ойлгоно. Үнэн хэрэгтээ Бэт Вэра хоёр зойрныхоо өрөөнд хоригдсон хിവэр байх ба саяын болсон бүх зүйл зүгээр л Бэтийн толгой доторх төсөөлөл байсан байж таарна. Ингээд Вэра дүүн бодит байдалтай буцаж ирсэн болохоор их л аз жаргалтайгаар юм идэж харин Бэт ихчигээ мөрөөдлийнх нь амьдралаас сэрээлээ гэж дургуутсдаг.
Өглөө нь болоход Вера сандран дүүгээ шүүгэн дотор нуугаад хэрвээ баригдвал ойлгохгүй байхыг захин духан дээр нь үнснэ. Удалгүй хөлийн чимээ сонсогдож Халзаакийн хамтрагч эмэгтэй ирээд Бетийг барьж авахад Бет ч түүнийг эсэргүүцтэл эмэгтэй түүнийг цохиж ухаан алдуулдаг. Бетийг хэсэг хугацааны дараа сэргэхэд түүнийг яг л өрөөнд байгаа хүүхэлдэйнүүдтэй адилхан болгон бодож хувцалсан байх ба Халзаакийн хамтрагч Бетийн уруулыг будаад Халзаакт зориулан хүүхэлдэйнүүдтэй хамт суулгачаад өрөөнөөс гарч явна. Бет ч Халзаакийг орж ирэхээс өмнө тэнд байсан хүүхэлдэйнээс шов хүзүүртэй зүйл олж үсэндээ нууж амждаг. Удалгүй Халзаак орж ирээд Бетийн хажууд байсан хүүхэлдэйг авч өнөөх хүүхэлдээд их л гаж байдлаар хурч эхлэх ба тэр өнөөх хүүхэлдийн хуруунуудыг хуглан гарыг нь түлдэг. Дараа нь тэр өөр хүүхэлдээ авахар босож энэ удаад Бетийг сонгоод хөлнөөс нь өргөн Бетийг гаж байдлаар үнэрлэн хүзүүнд нь нүрээ наана. Бет ч Халзаакаас айж чангаар хашгирахад Халзаак уурлын Бетийг алгадаад түүнийг яг түлэх гэж байтал гэнэт нэг хүүхэлдээ доош унаж анхаарлыг нь сарниулдаг. Бет ч энэ завшааныг ашиглан нуусан хурц үзүүртэй зүйлээ гаргаж ирээд Халзаакийг хүчтэй дүрхэд Халзаакч тэнцвэрээ алдан унах ба тэнд байсан хүүхэлдээнүүд дуугарч эхлэхэд тэр уурлан тэднийг эвдэлж хайдаг. Ингээд Халзаакийг завгүй байх хооронд Бет тэндээс зүхтааж гарах гэж оролдсон ч хаалган түгжээтэй байдаг. Гэтэл Халзаак ирээд Бетийг өрөөрүүгээ буцаан чирч авчираад дээр нь гарч хүч хэрэглэх гэж оролдоход Бет бичгийн машинаа аваад Халзаакийг 2 удаа хүчтэй цохиж ухаан алдуулна. Тэгээд түлхүүрийг нь авч дахин өнөөх хаалган дээр иртэл Халзаакийн хамтрагч гинт хаалгыг нь алхаар цохин эвдэлж эхэлдэг. Харин Бет энэ үеэр бичгийн машинаа цонхоор шидэх ба Халзаакийн хамтрагч удалгүй өрөөнд орж ирээд хагарахаа цонхоор харж Бетийг зүхтаачихлаа гэж боддог. Улмаар тэр Бетийг гарч хайхаар явхад Бет шүүгэн дотор нуугдан Халзаакийг ухаан орохыг нууцаар хардаг. Гэтэл шүүгэн дотор байсан хүүхэлдээ гинт дуугарч эхлэхэд Бет сандран амийг нь дарна. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа Бет шүүгэнээс гарч ирээд доошоо буухад Халзаакийн хамтрагч гадаа түүнийг хайж байгаа харагддаг. Бет ч зойронд ирж Вераг дуудан тэд хамтдаа зүгтах гэж байтал гай болж Халзаакийн хамтрагч яг буцаж ирж таарна. Эгчдүү хоёр ч арайхийн нуугдж амжих ба Халзаакийн хамтрагч яг тэднийг хардгийн даваан дээр Халзаак дээд давхраас түүнийг дууддаг. Эмэгтэйг явсны дараа тэд байшингаас гүн гарч ойн зүгт зүхтаацгаана. Улмаар тэд цагдаагийн машинтай таарч эрэгтэй эмэгтэй хоёр цагдаа тэдэн дээр ирэхэд Верач тэдэнд итгэхгүй айсан байдалтай байдаг. Харин эмэгтэй цагдаа тэднийг тайвшруулж бүх зүйл аюулгүй болсон гэж хэлэх ба эрэгтэй цагдаа энэ тухай хэлцрүүгээ холбогдож мэдээлчгээд буцаад иртэл гинт Халзаакийн хамтрагч араас нь бууддаг. Дараа нь тэр эмэгтэй цагдаагч буудаж алдаг. Ингээд дүр солигдоход Вера зайрмагны машин дотор цөхрөнгөө баран орилж хашгиран цонхыг нь балбах бол харин Бет бүх зүйлд бууж өгч аврагдах ямар ч итгэл найдваргүй болсон харагдана. Вера дүүгээ бодит байдалтай буцаад эргэж хашгирсан ч Бетийн ухаан санаа аль хэдийн төсөөлөлдөө автаж эхэлдэг. Гэтэл Халзаакийн хамтрагч ирээд Вераг орилж шарлуулан хүчээр авч явах ба харин Бет өөрийнхөө том болсон хуйлдрыг төсөөлж нэгэн үдшилэг дээр ээжтэйгээ ярилцаж байдаг. Дараа нь тэр буудан дээр амарч сухад нөхөр хүү хоёр нь түүн рүү даллаж тэр ч аз жаргалтайгаар инээмсэглэнэ. Удалгүй Бетийн хажууд түүний шүтдэг зохиолч Ловкрафт ирж суун Бетийн номыг магтахад Бет ч баярлаа гэж хэлдэг. Гинт Бет олон хүмүүсийн дунд ихчээгээ олж харан араас нь дагаад Вера хаалганы цаана хаалга балбаж байгааг олж харна. Гэтэл ээж нь ирээд Бетийг үлдгэж ятгахад Бет ч ихчийн төлөө аимшигтай бодит байдал руугаа буцаж очихоор шийддэг. Бет хаалга руу гүйн очиж бодит байдалтай буцаж ирэхэд Халзаак түүнийг чирэн Бетийн хоолойг боож Бетийн амнаас хөөс сахарна. Гэтэл ахаад хүүхэлдээнүүд дуугарч Халзаак уурлан хүүхэлдээг барьж авах хооронд Бет ихчээгээ олохоор явдаг. Ингээд Халзаакийн хамтрагчтай тэмцэлтэн гарыг нь хадсан боловч эмэгтэй түүнийг хүчээр илүүрхэн авч шиднэ. Энэ үеэр Халзаак ирээд хүүхэлдээгээ барин Бет рүү дайрсан ч гинэт араасаа буудуулан шалан дээр унах ба азар яг игзэгтэй үед цагдаа ирсэн байдаг. Халзаакийн хамтрагч цагдаа руу дайрах гэж оролдоход цагдаа залуу түүнийг ч мөн бууддаг. Ингээд эцэст нь эгчдүү хоёр аврагдсандаа баярлан уйлан тэврэлтэнэ. Удалгүй түргэн тусламж ирж тэднийг авч явах ба Бет ч энэ үеэр эгч рүүгээ харан хайртай шүү гэж хэлдэг. Бет байшингийн цонхон дээрх ээжийнхээ дүрсийг олж харахад Паулийн гадаа байгаа бичгийн машин руу заадаг. Түргэний машинд байсан эмч Бетийн сэтгэлийг тайвшруулах гэж оролдон юунд дуртайг нь асуухад Бет ч үл ялыг инээмсэглэн зохиол бичих дуртай гэж хэлж байгаагаар кино маань төгсдөг.